За та түрүүн татвар бол төсөв бүрдүүлдэг гол хэрэгсэл биш ээ гэж хэлсэн. Тэгэхээр төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын маань 94%-ийг энэ татврын орлогоор бүрдүүлээд байгаа. Тэгээ тодруулаад бүр нарийн тодруулаа хэлэх юм бол 32.8%-ийг нь орлогын албан татвар бүрдүүлж байгаа. 21.4%-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17.2%-ийг нийгмийн даатгалын орлого, 6.5%-ийг нь гадаад үйл ажиллагааны орлого, 4%-ийг нь онцгой албан татврын орлого, 18.1%-ийг нь бусад төрлийн татвар хураамж эзэлж байгаа. Тэгэхээр орлогын албан татврыг дахиад цаашаа задлах юм бол 71%-ийг нь аж ахуй нэгжүүд, 29%-ийг нь хувь хүмүүс төлж байгаа гэсэн үг. Тэгээ бусад орнуудтай харьцуулахаар яг энэ татврын орлогыг нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол хөгжиж буй орнууд нэг ойролцоогоор 15-аас 20%-ийг нь төлдөг болол Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 35%-тай тэнцэх хэмжээний татварыг иргэдээсээ аж ахуй нэгжээсээ хурааж авч байгаа. Ямар нэгэн татаас ямар нэгэн татвар төлбөр гэдэг хэлбэрээр авч байгаа гэсэн үг. Тэгэхээр товчилж хэлэх юм бол Өмнөд Солонгос улстай адил хэмжээний төвшний татан төвлөрүүлдэг мөртлөө Филиппин, Вьетнам гэсэн улсуудтай адилхан хэмжээний цалин тэтгэвэр аж ахуй нэгжүүдийн орлого нь хамаарч байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол аж ахуй нэгжүүдийн орлого иргэдийн цалин хөлс нь Вьетнам болон Филиппин улсуудтай хэмжээнд байна. Та өмнө нь бол цахим хөгжлийн сайд байсан, хэрэг эрхлэх газрын дарга байсан, эдийн засгийн сайд байсан, улсын хурлын дарга байсан. Одоо ерөнхий сайд хийж байгаа. Далайгийн Батбаяр гишүүн 1 минут. Тэгэхээр та өмнө цахим хөгжлийн сайд байсан, хэрэг эрхлэх газрын дарга байсан, эдийн засгийн хөгжлийн сайд байсан, улсын хурлын дарга байсан. Одоо ерөнхий сайд хийж байгаа гэвэл хангалттай хэмжээний мэдээлэлтэй байгаа, мөн хангалттай хэмжээний маш их хэмжээний оролцоотой байсан өдийг хүртэлх Монгол улсын эдийн засагт. Монгол орны татвар нь өндөр, төсөв нь хэдийдсэн төрөнд анхар байна. Тэгэхээр өнгөрсөн 10 гаруй жилийн турш баримталж ирсэн татварын эдийн засгийн бодлого нь буруу байсан гэдгийг иргэдийн амьдралч тэр аж ахуй нэгжүүдийн хаагдсан дансууд ч гэсэн харуулж байна. Тэгэхээр та 10 жилийн турш ирэх байсан намын даргын хувьд эдгээр татварын бодлого эдийн засгад авч иржүүлсэн бодлого нь буруу байсан юм а гэдгийг хүлээн зөвшөөрөх үү? Маш богинохноор хэлж, тийм бол үгүй, тийм үү үгүй юу гэдэг дээр баярлалаа. За ерхий сайд хариулъя. За үе үед мэдээж ирэх барьж байгаа намыг бас удирдах исэн дарга нар бол өнгөрсөн хугацааны амжилтаа ахиулаад алдааг нь засаал үргэлжлэдэг. Тийм ч учраас би өнгөрсөн хугацааны алдааг засаж амжилт олдыг ахиулж явахыг л эрмэлзэж байгаа. За мэдээж эдийн засаг томроод татвар сайн орохоор татвар их авлаа гэдэж байж болохгүй. Тэгэхээр эдийн засаг бол томорсон. 23 оны үедээ энэ статистикээр бид нар чинь дундаж орлоготой орн руу шилжчихсэн. Тэгэхээр одоо бид нар тийм том сорилтын өмнө байна. Тэр middle income дээр байна. Одоо цаашаа яах вэ? Цаашаа яах вэ гэхээр 40 жилийн өмнө батлагдсан энэ стандартаар тэр IMF-с гаргасан стандартаар 40 жилийн төсвийг барьж явна гэвэл энэ явахарг болж байна. Нэгсэндээ тэр 86 оны тэр стандарт одоо ингээд 40 жил ингээд явсаар л. Тийм учраас өнөөдрийн энэ төсөв дээр реформ хийхээс өөр замгүй болжээ. Энэ төсвийн доктортой байдлын хууль, энэ төсвийн чөдөр тушаа болж байгаа зүйлс төр илүү эдийн засгийг идэвхжүүлэх хандлагыг одоо нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа учраас бид одоо төсөв дээр бол реформ хийж эхлүүлнэ. Гэхдээ энд бол ер нь энэ реформ үр дүнд хүртлээр бараг одоо 5 жилийг давна. Тэгтээ эхлүүлэх ёстой. Юу гэхээр нийт government одоо тэр нийт хөрөнгө гэж ярьдаг, network гэж. Тэр нийт хөрөнгөө үнэлье бид нар. Тэгэхгүй бол манай энэ төсөв чинь өөрөө л орлого зарлагын бүртгэл болчиход байна. Гэтэл Монгол улс хэдийн хэмжээний хөрөнгөтэй үнэлгээ нь хийдий гэдгээ мэддэггүй, тоолж чаддгүй. Тэгэхээр энэ төсөв чинь өөрөө хуучин арга барилаар өнөөдрийг өдөрдвөл дундаж орлоготойгоос дээш явж чадахгүй л гэдэг. Миний барьж байгаа зарчим бол энэ байна.